Хай бүгдээрээ сайн уу? Makeup artist Номи байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Doin Makeup-ийн нүд хөмсгийг хамтдаа будцгаая. Суур бодолт маань болохоор өмнөх бичлэг дээр байгаа. Тэгээд хүсвэл миний өмнөх бичлэгийг орж үзээрэй. Ингээд нүдээ будцгаая. За хамгийн түрүүнд би MAC-ийн энэ нүдний праймерыг хэрэглэнэ. Энийг багсаараа авч нэмгэн түрхэд жоох юм бүрхий урдаа үүсгээд тоошоос басгаад энэ нүдний праймерууд амар хурдан хатдаг учраас ерөнхийдөө тавиад шууд өндгөөрөө ингээд тараагаад өгөх хэрэгтэй. За ингээд праймер тавьчихгод тэн тавих гадаргуу маань илүү өөгүй болоод тэн маань илүү гоё усгалцтай болно гэсэн. Бас тогтцсон илүү удаашрна. Тэгэхээр энэ праймер амар чухал. За тэн нүднийхаа доод хэсэгтээ бас тавина. Одоо болохоор 3 өнгийн суурьтайг ашиглана. Ерөнхийдөө бүх үндсэн бодолд нь 3 өнгийн тэнийг ашиглана. Багсны хувьд болохоор бас 3 багс. Хамгийн түрүүнд ийм доошоо харсан тусал хэлбэртэй ийм сагсгар уусгалтын багс. Дараа нь болохоор арай жижиг хэлбэртэй уусгалтын багс. Хамгийн сүүлд нь бүр жижиг хэлбэртэй адилхан бөөрөнхий ийм уусгалтын 3 багсыг ашиглана. За том багс нь болохоор цайвар өнгө, дундын багсанд нь дундын өнгө, жижиг багсанд нь хамгийн тод өнгийг ашиглаж иж нүд маань илүү гоё уусгалттай болно. Тэгэхээр том багсаа авлаа. Тэний хувьд болохоор Dior-ийн Smoky Essentials энэ палетыг өнөөдөр ашиглацгаая. За тэгээ ерөнхийдөө энэ 3 өнгөөр будцгаая. За тэгээ бүгдээрээ хамарны сүүдэр ерөнхийдөө юм бөөрөнхий маягаар тавьсан. Энэ бөөрөнхий сүүдрээ үргэлжлүүлээд энэ хэсгийг ингээд уусгаад юм тэнэрээ. Энэ нүдний энэ дотор ухархай хэсэг ерөнхийдөө ийм бөөрөнхий харагдчихэж бүхэлдээ шиг нүд гарч ирнэ. Ингээд. За нүдний төгсгөлдөө болохоор хойноос эхлээд хоошоо ингээд шулуун татаад тэнээ уусгана. Энэ хамгийн ихэнд тавьсан тэн ерөнхийдөө бодолд дуусгаад угаасаа харагддаг. Тэгэхээр аль болох хойшин сунгаад том тавиад өгвөл нүд маань илүү гоё тэлж том харагдана гэсэн. Тэгэхээр Doin Makeup нь болохоор ерөнхийдөө яг хүүхэлтэй шиг тэр нүдийг хамаг байдаг чадлаар нь боломжоор нь бололцоогоор нь сунгаж том харагдуулна гэсэн. Хашаад татдаг. Тэгээд энэ хоёр тэнээ уулзуулаад ингээд тусгаад. Амар гоё юм саатай юм шиг байтан.
Уусгахад бүр амар гоё. Тийм. Ярин тийм. Сунгат. За дараагийн багсаа авлаа. Үнгийг аваад одоо энэ ихний тавьсан тээнийхээ ерөнхийдөө доор нь дотор талд нь босгож тавина. Тэгэхээр яг зах руу нь бол хүрэхгүйгээр хамарны сүдэртээ ерөнхийдөө олоосгаад оруулчихна. За тэгээ ихний өнгө тавьсан багсаараа гадуур нь нэлэнхүүд нь яваад тэрний уусгалтаа илүү гоё цэвэрхэн болгоод өгнө. Гэт нээж харахад нэг юм тохроо зарцсан юм шиг бүрэнхий хандчих хэвээр. Яа, нүдний төгсгөл болохоор яг чигээрээ харж агаад энэ цэг дээр эхлээд тэний тавиад өгнө. Яг нүдний төгсгөлийн дээр өнгөн тавиад нээж харахад нүд чинь илүү дээш харагдаж байгаа хэвээр. Хэрвээ хойно тавьчвал нүд унжиж харагдана. Урд тавьчвал нүд хэлбэрчгүй. Тэр яг нүдний төгсгөлийн дээр. За тэгээ энийг хатгаас өмнө сайхан уусгаад. За одоо хамгийн жижиг багсаа аваад хамгийн тод өнгө аваад яг саяны тавьсан цэгээс сална. Нүдний төгсгөлийн дээр. Тэгэхээр энийг бол хит дээшээ уусгах ер нь шаардлагагүй. Энүүхэн энд нь тавьсан газартаа өмнөх тэнтэйгээ ерөнхийдөө холиод уусгаад. Ингээд тод өнгө тавих тусам нүд илүү хөнхийж хэлбэржиж харагдана. Монгол хүмүүсийн хувьд болохоор нүдний энэ урд завх ерөнхийдөө зузаан байдаг. Тэгэхээр энийг бүгдээрээ тээнээрээ багасгаж харагдуулах арга зааж өгье. Тэр нь болохоор дахиад жим жижигхэн багсаарлаа. За хамгийн тод өнгө аваад нүдний ухархааны уртлын хэсгийг бодно. Яг нээж харахад баг зэрэг тэн цохож ахаар. Хашаа басгаад өгнө. Нэг тавьчаа нүд илүү гоё тодроод ирж байгаа. Энийг болохоор нүдний зайн ойрхон охтууд хийгээд ерөнхийдөө тийм ээ. Нүдийг жоохон ойртуулж өгдөг.
Довийн мейкапын хувьд нүдийг том харагдуулахын тулд нүдний доод хэсэг дээр тоглолт хийж өгдөг. Тэгэхээр бид нар ингээ инээхээр энд ингээд доод давхраа гардаг штэ. Энэ хэсгийг бүгдээрээ тодлоод өгье. Ийм багс аваад үзүүрээр нь эхлээд хамгийн бүдэг өнгө аваа. За тийм инээж аваад бодсон ч болно. Жохон инээж ингэж аваад доод хэсгийн шүү. Доороос нь сүйдэрлэнэ. Хамгийн чухал нь голоосоо эхлээд хоёр тал руу. Голоосоо эхлээд хоёр тал руу. Тэгэхгүй шууд энэ урдаасаа эхэлчихээр уусгалт нь жоохон бохир харагддаг. Дараагийн хамгийн чухал хэсэг нь болохоор нүдийг илүү puppy eye харагдуулахын тулд нүдний энэ төгсгөл хэсгийг ингэж нүдний энэ аягийг илүү ингэж харагдуулахын тулд энүүгээр юм нэмэлт зураас зурна. За хамгийн тод өнгө авлаа. Багс нь болохоор ийм нарийнхан. Ийм багс байвал илүү гоё цэвэрхэн болдог. За нүдний харын яг хойноос нь эхэлнэ. Гэт. За энийг нэлийн хол зайтай ингэж зураад. За тэгээ урагшаа нүд рүүгээ уусгаад өгнө. Яг нүдний энэ харын доор эхэлчихээр ерөнхийдөө жоохон бохир болчдөг. Тэгэхээр жоохон гадна талаас нь эхлээд урагшаагаа уусгаад оруулчихаар илүү цэвэрхэн болно. За тэгээ энийгээ шууд доод хэсгийг багсаараа дахиад шинээр будаг авахгүйгээр доош жоохон ингээ уусгаад оруулаад. За ингээ ялгаа нь харагдаж байгаа. Яг ингээ харангуут амар too much харагдаж байгаа. Тэгтээ энэ дээр контур орж ирнэ. Тэгээ дээрэс нь гоё сормос орж ирэхээр энэ маань нүдэндээ суугаад бүр илүү натурал бол. Тийм учраас айхгүйгээр нэлийн том зайтай зураад өгөөрэй. За шууд энэ багсаараа голын өнгөө авлаа. Доод зураасаа дахиад тодлоод өгнө. Энэ удаад нарийнхан зурна. Тэгээ бас бүтэн явахгүйгээр зөвхөн энэ хүртэл бүдэг өнгөө явсан бол дотор талд нь тод өнгөө нарийнхан явж өгнө. За одоо энэ бүгдээр ийм бүрэн хизээ үлдээгээд гэсэн шүү дээ. Сүүдрээ ингэж тавьсан хамарныхаа сүүдрээ. Тэгэхээр энэний дотор тал энэ хэсгийг цагаан тэнэ аваад бүрэнхийг өөр нь ингэж гаргаад. Гэт доошоо бүр ингэж оруулаад. Бүрэнхий. Одоо л ингээ будалт маань амар too much харагдаж байгаа. Тэгтээ тод өнгө орох тусам будалт тэн маань илүү суугаад бүдгрээд өгөх учраас ерөнхийдөө айлтгүй тэнээ тод том тавих хэрэгтэй. Гэтэ тэр контур зурчаар тийм бүр ингэ алга болчих. За тэгээ энэ үлдсэн зайг нь бас цагаан тэнээрээ гээд тодруулаад. За давхраагаа. Одоо болохоор сормосныхаа ууга алмасрын контураар будах чинь. Ерөнхийдөө бол нарийнхан яг сормосныхаа уугаал бодох болно. Хэлц маань чиг жижигэн давхраатай охтуудад энэ контрыг зузаан тавьчихаар давхраа нь алга болчихно.
Тэгэхээр чигээрээ харахад бөөрөнхий байхаар өөгүй байхаар ингээд контра тавьдаг. Хүүхэлтэй шиг нүдтэй байхын тулд илүү дэрвэр сормостой байна. Тэгэхээр өөрийнхөө сормосыг хүртэл сайн дэрвэлгэж өгчиж энэ наасан сормос маань гоё дэрвэр хэвээрээ байна гэсэн. Тэгэхээр ингээд сайн дэрвэлгээд өгье. За сормосоо наахтаа болохоор энэ нөгөө ширхгээр наадаг сормос ахгүй юу? Тэгэхээр нүдэнд илүү тухтай байдаг. Наахтаа бас жоохон асуудалтай. Ерөнхийдөө хямсаагаар нааж үзэх жоохон хэцүү. Гэхдээ наагаас сурчвал үргэлж сормосыг бодвол хамаагүй амар нүдэнд тухтай. Тэгээд хөнгөн. Тэгэхээр палетн дээрээ 5-га түрхээд өгье. Тэгээд сормосоо салгаж авлаа. Угаар нь аваад за нэгээ 45 градусын налуутай ингээд яг ирмэг дээр нь 5-га түрхээд өгнө. Тэгээд энэ чимэгч байгаа хямсаагаа сайн барих хэрэгтэй. Энийгээ сулрах юм бол сормос ч унчна. Тэгэхээр сайн чимэгч агаад за тэгээд яг контрн дээрээ наагаад хатгаас өмнө жоохон дэшегээ дэрвэлгээд татаад. Яг ийм сормос наагаас сурчвал юу айгүй амар үүдэг. Жоохон хэцүүлтэй хит оролцож байгаад ерөнхийдөө сурчвал дараа нь амар зүгээр. Заавал сормос суулгаад олон өдрөөр өөрийгөө зоох шаардлагагүй. Би бол яг нөгөө хөдөө явахаас бусдаар бол ерөнхийдөө сормос суулгах дурггүй. Янз янзын бодолд өөр дээрээ хийх дуртай болохоор сормосоо ч гэсэн ерөнхийдөө сольдог. Тэгэхээр наагаад явцсан хамаагүй амар байдаг. Ингээд араас нь. Зя ингээд сормос ороод ирэхээр нөгөө тавьсан тэннүүд маань бүдгэрч чаад одоо контур тавина. Контур болохоор Инглотийн хар гелийн контур. Яг Инглотийн өөрийнх нь багстай. Контурыг болохоор ерөнхийдөө шулуун татаж тавина. Шулуун явж агаад баг зэрэг төгсгөлийн нүргүүд за нүднээсээ хойшоо шулуун явж чад төсмөлийн баг зэрэг өгöd өгнө. Эхлээд нэг үнцэн юм зураасаа гаргаж. Харин сарахгүй л. За үнцэн зураасаа гаргалаа. Шууд гар дээр аваад ингэж чимхээд байгаа. Тэгчиж илүү нарийн цэвэрхэн гарна. За тэгээд төгсгөлөөсөө жоохон урагшаа энийгээ давхрааныхаа төгсгөлтэй холбоод өгч. Тэгээд дотор хэсгийг битүүлээд бодоод өг. За ингээд дахиад энэ нарийнхан багсаараа хар өнгөө аваад контурныхоо тэнтэйгээ уулзж байгаа хэсгийг хар тэнээрээ уусгаад өгнө. Тэнтэйгээ уусгаад өгнө. Тэгэхээр илүү натурал харагдана гэсэн үг.
Нүдэндээ чимэг болгоод баг зэргийн саа нэмээд өгье. Ийм том ширхэгтэй саагаад нүднийхээ доор нүднийхээ урд нүд цагаан зурсан хэсгээрээ нарийнхаа гүлгэд өгч. За ингээд нүд маань боллоо. За одоо хөмсгөө болохоор бүгдээрээ маш натурал цайвар болгож будна. Тэхийн тулд маскара ашиглана. Энэ болохоор нэлийн шар маскара. Би болохоор хөмсгөө нэлийн цайвар болгож будах туртай. Шууд ингээд царай зөөлрөөд явчихдаг. Ялдан болоо явчихдаг. Маскарагаа арьсандаа хүрэхгүйгээр болгоомжтой бодох хэрэгтэй. Гэсэн чи өөрөө арьсандаа хүрчлээ. За тэгээ энэ хөмсгний харандаа болохоор хятад харандаа M queen байдаг. Энийг ингээд аваад голыг гаргаад буддаг. За тэгээ энүүгээр болохоор зөвхөн төгсгөлөл нэмчээ. Нэг амар өргөлөхгүйгээр би ер нь хөмсгөө аягүй натурал будах туртай, амар нэг тийм төгс, тийм шулуун зураастай тод байх дургу. Гэсэн дээр миний хувийн хүмүүс угаасаа шал өөр л тоо. Тэг заавал нэг амар адилхан болохгүй л хичээгээд ах шаардлагагүй. Тэгэл ингээл хинч чиний хөмсөг дээр дор байна уу гэж ерөнхийдөө харахгүй. Тэр ерөнхийдөө хөмсөг ингэ натурал байж иж илүү зөөлөн харагддаг. Тэг өөр дээр ол ингээл хайчдаг. Консилер тавьсан багсаараа ерөнхийдөө баг зэргийн хэсгийг хөнхөөл ингээд цайруулчихна. Тод бодолтон дээр бол бүр амар зураас гартал гоё цэвэрлэх хэрэгтэй. Аз бодолтон дээр болохоор ингээд хөнхөө цайруулаад явчихад болно. Уруулын хувьд болохоор уусгана бас. Илүү гоё бомбоор харагдуулахын тулд бор харандаа энэ өстой амар чи хэр өмнөч вэ гэх үед. Уруулаа болохоор жоохон цайруулаад консилерт чи энэ хөрхөн жөмбөр уруул гаргахын тулд дээдлэлтэй нэлээд нэмээд ингээд зарчээ. Доор хасна юм чи. Энэ хоёр талаас нь жоохон уусгаад тэр уруул нэг юм хөрхөн жумбис үлчээд. Тэгээд энийг болохоор энэ бөөрөнхий жижиг багсаар бүгдийн сайхан уусгана. Ийм тод зураас байхгүй болтолно. За одоо болохоор энэ уруулын мөнгөлөгч гэх юм уу?
За ингээд будалт маань дууслаа. Тэгээд та нарт ойлгомжтой байсан бах гэж найдаж байна. Тэгээд миний сувагтай хамт байгаарай. Тэгээд цаашдаа өшөө олон будалтын бичлэг хамтдаа хийцгээе. Тэгээд бас өөр олон сонирхолтой бичлэг хийх байх гэж бодож байна. Bye. Үзэн баярлалаа. Smiley, smiley.